эдийн засаг хүчирхэгжихийн хэрээр төрийн өмчит компаниуд нь зарим улс орны стратегийн гол салбаруудад хувьцаа хөтлөж авах нь нэмэгдэж байна. Энэ нь улс орны эдийн засаг үндэсний аюулгүй байдал халтсан явдал гэж улс төрчид шинжээчид анхааруулах боллоо. Америкийн нэгдсэн улс ажлын байр бизнесийн манлайлалаа хадгалахын тулд Хятадын төрийн өмчит компаниудын хувьцаа хөтлөж авах зарим хэлцэлд хориг тавих болсон. Харин Оросын холбооны улс эдийн засгаа сэргээхийн тулд Хятад хөрөнгө оруулагчдад найр тавьж байна. Энэ 7 хоногт Хятадын төрийн өмчит компани эрчим хүчний CFC группийн хувьцаа худалдаж авахар хэлэлцэж эхэлсэн. CFC нь Хятадын төрийн өмчит компанич Оросын холбооны улсын Роснефть компанийн хувьцааны 14%-ийг эзэмшдэг. Тэгэхээр уг хэлцээр бүтвэл Хятадын төр Роснефтийн дам эзэмшигч болох юм. Хятадын төрийн үнийг бус баа зам санаачлагын хүрээнд хэрэгжүүлж буй ажил хэмээн тайлбарлажээ. Америкийн нэгдсэн улс болон Оросын холбооны улсын дээрх жишээнээс харахад эрх баригчдын сонирхол ямар байхаас улс орны үндэсний аюулгүй байдал хамаарч байгаа юм. Нийтлийн дэлгэрэнгүй баасан гарагийн дугаараас уншаарай.